За сайн байцгаана уу. За өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ бидний мэддэгч мдээгүй юм шиг царайлдаг талт хэлбэрээр үйлдэгддэг өнөөдөр ажлын байрны бэлгийн дарамтын талаарх хууль зүйн мэдээллийг зөвлөмжийг өгөхөөр энэ бичлэгийг эхлүүлж байна. Тэгэхээр ер нь энэ төрлийн гэмтрэг зөрчилд өнөөдөр холбогдож байгаа, хохирж байгаа олон охид эмэгтэйчүүд байдаг. Дийлэн тохиолдолд хүүсийн хувьд дандаа эмэгтэйчүүд өртдөг. Ирчүүд бол харьцангуй гайгүй байдаг. За уг асуудал хоёр талдаа авч үзэх хэрэгтэй. Зарим нэг ажилтан удирдах албан тушаалтан өөрсдөө хүсэж энэ харилцаанд ордог. Бэлгийн харилцаанд. Зарим нэг хүсээгүй байхад нь хүчээр оруулахыг шаарддаг. Тийм учраас хоёр талдаа авч үзэх хэрэгтэй. Уг энэ ажлын байрны бэлгийн дарамтаас болж ялангуяа хүсээгүй байхад нь өнөөдөр өртсөн охид эмэгтэйчүүд цаана гэр бүл нь байгаа. Эр нөхөртөө найз залууд уг асуудал хэлж чаддгүй. Хэрвээ мэдсэн мэдэгдсэн тохиолдолд тухайн гэр бүлд маш том асуудал хурцаар яригддаг. Цаашлаад хүний амнаас эрүүл мэнд тухайн гэр бүлийн уур амьсгал өөрчлөгдөх гэмтрэг зөрчлийн шинжтэй үйл гарахыг бас үүсэхгүй. Тэгмж энэ дээр маш болгоомжтой та бүхний хамтхыг хүсье. За таны ажлын байран дээр таны удирдах албан тушаалтан хин нэг цуг ажиллаж байгаа хүн чинь эвгүүцмээр хөдөлгөөн харуулах, хоргоох, татаж чангаах, за мөн биеийн нууц онцгой хэсгүүдэд хүрэх, тэрвэрх, үнсэх, базах, тийм үү? За хувцас чинь тайлах гэж оролдох, за ямар нэг нууц эрэхтэн айл нэг хэсэг чинь хүргэх, шүргэх байдлаар үзүүлжээвэл энэ бол бэлгийн дарамт шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүгээр цаад хүн чинь ямар нэгэн байдлаар үргэлж санал болцлыг тавьж яддаг. Хэрвээ тухайн ажилтан удирдах албан тушаалтан буюу тухайн ажилтнаа бэлгийн харилцаанд орвол ямар нэгэн эдийн засгийн тусалцаа үзүүлэх, ажил албан тушаалыг дээшлүүлэх тийм илүү найрсаг харилцааг илүү тавьж яддаг. Энэ бол хэрэгжиж байж болохгүй асуудал. За гендерийн эргэдэгч байдлыг хангах тухай хууль нь бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэтлээ үг хэлээр биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн эсвэл хурцл үйлдэгээс аргагүй байдалд оруулсан мөн бэлгийн сэтлийн улмаас ажил албан тушаал эд материал сэтгэл санааны болон бусад байдлаар хохирох үр дагавар бүхий дэвшгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, за мөн шаардах зэрэг үйлдэл эсвэлгүй хэлнэ гэж хуулинд оруулсан байна. Тийм учраас та бүхэн үүнийг санаж уг үйлдэлийг ерөөсөө дэсэж дэвчиж болохгүй шүү гэдгийг хэлье. Уг үйлдэлийг дэсэж дэвчнээр өнөөдөр тухайн тэр ажилтан албан хаагч удирдах албан тушаалтан уг үйлдэлийг цаашдаа хэрэгжүүлж болох юм байна. Өнөөдөр би компани том захирал, тийм үү, би том удирдах албан тушаалтан нөлөө бүхий гэдгээр олон охид эмэгтэйчүүдийг өөрийн иргэшээлтэй хууль бусаар ингэж татан оруулж бусдын эрүүл мэнд сэтгэл санааг өнөөдөр хохирох асуудал их байдаг. Тийм учраас үүн дээр та бүхэн болгоомжтой хандахыг хүсье. За мөн 2021 оны 7 сараас хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөдөр хөлбөмбөг хуулийн шинсэн найруулга уг хуулийн зохицуултыг оруулж өгсөн байна. За үүн дээр тухайн бэлгийн дарамт хүчирхийллийг ажил олгогч ажилтан 3 дахь шидэд бие биедээ үгээр биеэр цахимаар гэж оруулсан байна. За үүн дотор үг биеэр цахимаар тийм үү зодод зохих, за эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэх, занал хийлэх, за нэр төр алдрын хүндийг гутаах, доромжлох, за цаашлаа ямар нэг ялварлан гадрах үйлдэлийг үзүүлэх юм энэ бэлгийн дарамтаа гэж үзэхээр энэ хуулийн зохицуулалтанд оруулаад өгсөн байна. Хэрвээ өнөөдөр ажилтан удирдах албан тушаалтанд байж болно. Та ямар нэгэн бэлгийн дарамтанд өнөөдөр өөрөө өртсөн гэж үзэх юм бол өнөөдөр тухайн тэр гомлоо хөдөлмөрийн гомлоо аж ахуйн нэгж байгууллагын удирдлага дээшлийн байгууллага, за мөн төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, за мөн цаашлах хууль хяналтын байгууллага, хүний эрхийн үндэсний комисс, шүүгч гэдэг өнөөдөр гомлоо гарах хэрэгч нь нээлттэй байгаа шүү. Тэгмээс үнийг хэрхэвч дэсэж дэвжиж болохгүй гэдгийг хэлье. За мөн дээрээс нэмээд хэлэхэд өнөөдөр энэ төр захиргааны байгууллага, өнөөдөр энэ хувийн хвшил аж ахуйн компаниуд маань өнөөдөр энэ талаар сургал семинар хийх хэрэгтэй. Тухайн энэ аж ахуйн төр захиргааны хуулийн байгууллагад ажилладаг хууль хяналтын тэр ажилтнууд нь за хүний нөөцийн хамтраад өнөөдөр сургалтаа зохион байгуулад ажилтнуудаа энэ сургалтыг оруулах хэрэгтэй. Бэлгийн дарамт гэж юу гэлэх вэ? Бэлгийн дарамт өртсөн тохиолдолд хэрхэн бас нэр төрөө сэргийлэх үү? Ямар хариуцлага тооцдог? Энэ талаарх мэдээлэл сургалтаар орж явах хэрэгтэй. Хууль чинь хүний нөөцтэй хамтраад.
За ер нь бол хөдөлмөрийн тухай хуулийн одоо шинсэн найруулгад байгаа. Тухайн ажилтан бол өнөөдөр аятаа тухтай одоо ажиллах одоо орчноор өнөөдөр хангуулах эрхтэй. Тухайн ажил олгогч өнөөдөр тухайн ажилтнаа өнөөдөр ямар нэгэн бэлгийн дарамтанд одоо өртөхгүй энэ асуудал урьсан сэргийлэх одоо орчныг бүрдүүл үүрэгтэй гэсэн одоо хуулийн зохицуулт нь байна. За тийм учраас хөдөлмөрийн тухай шинсэн найруулгын 7 дугаар зүйлийг өнөөдөр манай ажил олгогч компани аж ахуйн төрийн байгууллагууд өнөөдөр тусгаалan сургалтыг бэлдээд өнөөдөр ажилтнуудаа оруулаарай. Энэ талаарх одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл та авахыг хүсвэл нөгөө дугаарлал уцаалгаад авч болно. За ингээд эцэст нь хэлэхэд эрэгтэй, эмэгтэй, хүүсийн үед аль ч хүүсийн хүн байж болно. Чимээгүй одоо далд хэлбэрээр үйлж байгаа энэ ажлын бэлгийн дарамтыг хязгаарч одоо мууж хаач болохгүй гэдгийг одоо хэлье. Энэ цаашлаад өнөөдөр та уг асуудлыг тоохгүй байж болно. Байдаг асуудал гэж бол энэ тэгтээ байдаг асуудал гэж энийг бид бүхэн ингэж өгшүүлэх юм бол цаашлаад маш олон гэр бүл энэ асуудлаас ч одоо сал сайнх асуудал бас яригддаг шүү. Мөн хүний эрхийн асуудал маш яригддаг шүү. Гэдгийг одоо давхар таахынтай сануулъя. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа дөрөв шүү дээ.